Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. Хорин 8 дугаар хэсэг. Наран ургах зүг уйлан давхралсан модтой модгүй өндөр уулс сүүхэлцэн. Тэдгээр уулын наагур уужимхан ногоон хөндөй дуниартна. Өмнө зүг хэсэг модтой уул хөндөй хоолой харагдана. Энэ байгаа уул нь өмнөх модтой уулын баруун хойноос тулж очсон бололтой. Ирсэн зүгөөдөн харвал шүнжин явсан хөндөй цэлих бөгөөд тэр хөндөйд нилээд хойгоор бяцхан нуур гялтай. Хөндөйн цаад бид хөндлөн хөхөөл торолцох нь улааны отолтонд ороод зүхтааж гарч ирсэн уул нь байлаа. Хоошоо бол намхан гүвээ толгод үргэлжлэнэ. Улааныхан ч одоо бидний мөрийг алдаа бизээ. Өнөө хоботын цэрэг хаана явж байгаа бол олон цэрэг яваа болохоор дам мартай бидэн шиг довтлохгүй. Бие ачаа бараагаа хүлэн айж ухын явж таарна. Би ямар ч гэсэн тэдний түрүүнд юм уу зэрэгцээд ирсэн байх. Тийм болохоор хавийн газар орны байдлыг сайн ажиж явахгүй бол зөрчхөж мэднэ гэж бодоод модон дотор хүлээж байгаа цэргүүд рүүгээ явах гэтэл нилээд алсхан буун дуу нижигнэх шиг болов. Чулуунд бие нааж сайн чагнавал зүүн өмнө чихтэй осолдохгүй буудалцаж байх шиг. Тэр зүг харвал юмч мэдгцэнгүй. Хаяал үн хийх нь их бууны сум дэлбэрч байна. Ширүүн тулдаан болж байна тодорхой боллоо. Цэрэнбат тасганаас яаран бууж гүйсээр хурч ирвэл модон дотор хүлээж байсан цэргүүд нь ч бас ажиг сэжиг сонссон бололтой байна. Буудалцаж байна гэж Цэрэнбат яаран хэлбэл харин тийм ээ бэдэж сонслоо гэж нэг бүрээд цэрэг хэлв. Энч хорондоо хоботын цэргэл улааныхантай үзэлцэж байгаа биз гэж Цэрэнбат хэлбэл яриагүй тийм боллоо гэж бүрээд цэрэг түүний үгийг дэмжив. Буун дуу нэргэлхэн заримдаа холдоод заримдаа ойртоодч байх шиг санагдана. Хаяа их буугаар буутах нь тод дуулдана. Буудалцааны байдлаас сүрхий ширүүн тулдаж байгаа бололтой байв. 11 цэрэг нь одоо яах вэ гэсэн янзтай сэтгэл төгшүүлэн хараад байхаар эндээ жаал байзнаж байдлыг харъя гэж Цэрэнбат хэлв. Цэргүүд нь түүний үгийг сөрсөнгүй бүгд л бодол болж алсын сүрт тулдааныг сэтгэл төгшин чагна. Буун дуу хэсэг намтснаа дахиад л нижигнэж эхлэв. Нааша ойртоод байна уу да гэж нэг бүрээд хэлээд айсан байртай Цэрэнбатууд харав. Цэрэнбат сайн чагнавал нэрэн буун дуу бүр ойрхон юм шиг санагдав. Та нар эндээ байж ба. Би ийшээ жаал яваад ирье гэд Цэрэнбат мориндоо мортоход Ноён бат оёо. Та ганцаараа явж болохгүй. Бүгдээр явбал дээр юм биш үү? Энэ хавийн уул хатаар улаантан нуугдж бүгсэн байж мэдэн шүү дээ гэж нэг бүрээд цэрэг хэлв. Цэрэнбат нэрэж тийм байж мэднэ. Ганцаараа явж байтал улааныхантай халз толбол хэцүү юм болно гэж бодоод за бүгдээр явцгаая гэвэл цэргүүд нь мориндоо ярамордлоо. Тэд буун дуу гарсан зүг уулын хяр барьс хийж битүү модон дундуур цугран явжээ. Зүүн урагшаа өвхрэн тогтсон уртхан нурууны модон дундуур явхад буун дуу их ойрхон боллоо. Ноён дарга тулалдаан болж байгаа газар руу хэтэрхий ойртож болохгүй байх гэж бүрээд цэрэг хэлв. Энэ бүрээд цэрэг бол 11 хүний хамгийн ахмад нь бөгөөд дух нарсны тулдаанд Цэрэнбатын зуутад байсан хашир хянуур байрын хүн билээ. Тэр бүрээд л Цэрэнбатыг хамгийн түрүүн таньж буу зэвсэг өгсөний дээр бусдын ч түүний үгнээс зөрөхгүй тул нөхдөө төлөөлн Цэрэнбаттай ярих болжээ. Энэ удаа Цэрэнбат ч түүний үгнээс зөрсөнгүй мориноос бууж цулбураан тэр бүрээд цэрэгт өгөөд би тэр өндөр дээрээс бараа хараад ирье гэлээ. Цэргүүд нь мориноосоо бууж модны ёроолд сууцгааж зарим нь тамхи татав. Цэрэнбат ойролцоо харагдаж үйзэгсэн өндөрлөгөөд мацав. Зуны том мэлтгэр нар үдголлож юм бүхний сүүдэр богиносв. Цэрэнбат газрын өд айхлан амьсгаацаар өндөрлөгийн оройд гарвал сэрүүнсэл хүлээж хөлсийг нь сэврээ. Зүүн урагшаа харвал өнөө урт нуруун шувтран армаг тармаг модтой ингэр харагдав. Тэр ингэр хавьдал тулаан болж байгаа бололтой утаа манан суунаглана. Буундуу цөөрсөн чим шиг
бас холдоод байх шиг санагдана. Газар хэвтээд чагнав. Буудалцах нь үнэхээр цөөрөн холдож байлаа. Тулдаан болж байгаа юм болов уу гэж таамагласан энгэр хаваар хүн амьтан ч үзэгдсэнгүй, үзэгдэхийн ч аргагүй зайтай ажээ. Буудалцах нь холдон холдсоор бүр чимээ алдрав. Хурандаа хооботов улааныхан дэлдүүлээд зүгтаа жалга болсон байх. Тэднийг гүйцэж очно гэдэгч өнгөр бололтой гэж бодхоос тунч хурамгүй санагдав. Цэрэнбат үд хэвэтэл өндөрлөгийн оройд бараа хараад буун дууч сонссонгүй. Амьд амтны ч бараа харсангүй тул нөхөд дээрээ буцаж ирлээ. Чимээгүй болчихлоо шүү гэж шадар боройд цэрэг нь хэлэхэд Цэрэнбат түүний хажууд сууж халааснаас хятад янжуур гаргаж асааснаа. Миний бодоход хурандаа хооботвын цэрэг улаантанд хөөгдөөд цаашаа зүгтаагаад явчих шиг боллоо. Магадгүй тэднийг гүйцэх нь ч өнгөрлөө. Одоо тэгвэл яана? Бэдэн шиг цөөн цэрэг уул хадаар оргож дөрвөж яваад улаантантай учирсан байчиж болно шүү дээ. Яг тийм ч биш, их буугаар буудаж байсан шүү дээ. Тэгэхээр л олон цэрэг байсан нь мэдээж. Заавал манайхан ялагдах нь ч юу? Улааныхныг хөөгөөд явчихсан байж чи мэднэ. Тэгвэл түргэн шгэл явъя. Боройд цэргүүд нь ингэж ярьснаа орсуудтай хэлмэрчлэн ярив. 11 хүний 7 боройд 4 нь орс байжээ. Цэрэнбат тэдний энхүү ярьсныг тунгаан бодож хэрхэх тухайгаа сайн шийдэж чадахгүй байтал ард тал нь дээлэгдсэн чи бидэнд хамаа алга. Ерөн заавал хоботов ноёны их зэрэгтэй нийлэх гэхин хэрэг юу? Хэдүүлээ ингэж уул хадаар нуугдж явсаар манжуур хурч болно шүү дээ гэж хичээл боройд цэрэг хэлбэл бүгд түүнийг харлаа. Боройд цэрэг саяныхаа ярьсныг орс цэргүүдэд орчуулан хэлжээ. Хууз сахалтай их бодол болсон нүдтэй орс баахан юм ярив. Түүний юу ярьсныг шадар боройд Цэрэнбатад орчуулан хэлжээ. Уул хадаар нуугдж явхад цөөхөн тусмаа сайн байдгийм. Манай эрэлхэг Баатар Батуй биднийг яавч газардуулахгүй. Зам зуураас унаамал хоол хүнс дайчлан авч чадна. Тийм болохоор тулдаан болсон зүг явуулгүй. Шууд манжуур чиглэхэн дээр гэж тэр орс хэлсэн ажээ. За яах вэ? Замдаа улаантнаас нуугдан зайлсаар манжуурт очлоо гэж бодъё. Тэнд биднийг ямар юм хүлээж байхыг мэдэх арга алга байна шүү дээ гэж Цэрэнбат хэлснийг цэргүүд нь тус бүртээ тунгаан бод бололтой чимээгүй болчихов. Боройдууд түүний үгийг орсуудад бас хэллээ. Хууз сахалт орс гараараа дохиж зангаад хэлсэн нь Ноён Батуй тэр талаар сэтгэл зовох хэрэггүй. Манжуурт манай цагаан хааны үлэмжих цэрэг бий. Тэнд Оросын олон генерал дарга ноёд баячууд цуглаад байгаа. Эсэм мэнд хүрч чадах юм бол тань шигийн мэрлэхэг зоригтой чадамгаа дарга дорхнол дэвшиж хурандаач болно. Бидний хүргээд очиход талх давсаа барьж баяр хөөртэй угтаж авна. Хүчээ хуралдуулж цэргээ сайтар боловсруулж гүйцээд эргэж улааныхантай байлдаж их нутгаа улааны савраас аварч чадна. Манжуурт очсон хэн бүхэн жаргалын дээдийг эдлэнэ. Манай цагаан хааны атаман Симонов тэнд олон мянган цэрэг хуралдуулж байгаад уулдсан. Хүчрхэг Япон улс бас цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхээр амлсан гэж би сонссон хэмээн ярьлаа. Та нарын санал бодлыг сонслоо. Надад итгэж найдаж байгаа бол хамтдаа тэр манжуур орныг зоръё. Гэхдээ энэ хаваар саяхан тулдаан болсон болохоор яаран явж болохгүй. Ой мод уул хатаар улааныхын шүүрдэж самнаж байж мэднэ. Эндээ бүгж байгаад маргааш үүр цайхтай зэрэгэл явъя гэж Цэрэнбат хэлбэл цэргүүд дуртай зөвшөөрөв. За тэгвэл унаа мордон тавьж идээшлвэл. Зарим нь ойр зур явж ус ол. Би гөрөө сагнаж ирэхийг бодъё гэж Цэрэнбат хэлээд уртал анжуу бууга бариад мод руу шурган ороход өлсөж ундаасан хүмүүсийн нүд сэргээд явчихв. Нямагийн салааныхан санамсар болгоомжгүй байж заналтад айсан Батуйвыг алдсандаа ихэд гимшин өдөр шөнөгүй хойноос нь мөрдөн хөөсөрөл байв. Өндөр даваад авах гэж яваад түүнийг гинт алдаж хойноос нь элдсээр даваан дээр гарч ирэхэд давааны энгэр рүү морин туураа тажигнсаар чимээгүй болжээ. Давааны бэлд буухад морин туураач сонсогдсонгүй бараа сурагч тасарсан байв. Харамхай дундуур тэмтчин ширүүнч явж болсонгүй чимээ чагнан эргүүлсээр үүр цайхад
уртхан хөндөд орж иржээ. Няма цэргүүдээ хөндөд дундуур хэд хэдээр нь явуулж мөр хай. Үүр сайхан цайсан хойно ширүүхэн давхсан морины мөр хөндөй уруудан явж байснаа өмнөх модтой уулын зүг одсон нь тодхон гарчээ. Тэр дээрэмчин чи бартаатай газар л бараадан да гэж Няма хэлээд тэр мөрөөр мөшгөн хатруулв. Нар гарсан хойно мөр уулын мод руу ороод алга болжээ. Няма тасгийн даргаанд дуудаж чи тасгийнхаа 10 хүнийг аваад энэ модтой уулыг давж цаад руу норж мөр уулхаа. Би энэ уулыг арлан явж урд үзүүрээр нь тойрч байдлыг ажий гэлээ. Тэгээд хаана уулзах вэ гэж тасгийн дарга асуув. Их өдөд энэ уулын шувтрах үзүүр дээр хэн төрүүлж очсон нь хүлээж бай гэж Няма хэлв. Тасгийн дарга 10 цэргээ дагуулan салахад болгоомжтой яваарай. Цаадагч нь хартаа сүрхий дайсан шүү. Зам зуураас буу зэвсэгч олсон байж мэднэ. Амьд байхыг хичээдэг юм шүү гэж Няма захив. Няма үлдсэн 20-од цэрэг дагаж орсон 10 цагаан цэргийг дагуулan урт нурууны араар модны хормоо барьсгиж хатруулв. Няматай зэрэгцээд дагаж ирсэн цагааны бурайд цэрэг дөрөө харшин давхих зуур. Зоотын дарга Батуйв үнэхээр мэрэгэн боодон шүү. Шагаасан газраа л ондог юм. Энэ эзгүй газар түүнд ямар буу зэвсэг олдох вэ? Хэр буута болж түүнийг амьд барихад хэцүү шүү гэж чангахан хэлв. Няма дөрөөн дээрээ өндөс хийж морин ташуурдаад танай зуутын даргач нь тэгээд аль газрын хөмб гэвэл мэдэхгүй. Би дууг нэг хорооны улс биш гэж тэр бурайд хариулв. Монгол хүн байсан шүү гэж Няма хэлбэл бурайд цэрэг морио хэд сайн давирч түүнтэй зэрэгцээд Монгол хүн гэхэд цагааны цэрэгт тийм дээгүр алба хаах ёсгүй. Би бол Орос нутгаас ирсэн бурайд хүн. Манай бурайдуудаас ч тэр зуутын дарга болсон хүн 1-2-оос хэтрэхгүй. Бурайдууд голдуул энгийн цэрэг байсан гэж мөн хашгичин хариулв. Нямагийн салааныхын ширүүхэн хатруулсаар багууд болж байхад модтой урт нурууны шувтрах үзүүр дээр ирлээ. Тэр нурууны өмнөр зэгсэн өндөр битүү модтой үргэлжилсэн урт нуруу баруун хойноос зүүн урагшаан чигтээ үргэлжилжээ. Эдгээр хоёр нурууны хооронд нарийнхан хоолой байна. Тэр хоолойд айл амтын ер нутгалдгүй буйд газар бололтой. Батуйв энэ хоёр нурууны чухам алинд нь нуугдж байгааг мэдэх арга үнэхээр байсангүй. Хэрв уулын ойгоос гарсан юм уу орсон байвал заавал мөр дайралтна. Нуруу давсан тасг нь энэ хоолойг уруудаад ирнэ гэж Няма бодоод тэдний хүлээсэн ч үгүй нарийнхан хоолой өгслөө. Ингэж явхдаа ширүүнч явсангүй мөр бол ажиглан явжээ. Тэдний хоолойн дунд хэр дээрхэд тасаг цэрэг нь хоолой уруудаад давхиж ирлээ. Тасгийн дарга нь тулж ирснэ. Өнөөгч нь өмнөх уулын модонд орсон мөр байна гэв. Няма лавлаж асуусан ч үгүй мөр илэрсэн газар өд давхилаа. Салаа зэрэг уралдан давхисаар өмнөх уулын хормойд ирвэл шивүү мод руу орсон ганц мөрний шинхэн мөр байна. Тэр мөрөөр мөрдөж ойн гүнд орвол мөр заримдаа тодорч заримдаа алга болно. Тэрхүү балархаа мөр нь уул давх янзтай явсангүй уулыг аралсан тул Няма хэсэг зэрэг модон дундуур хагасыг нь модны хэрээр холын бараа харуулan явуулжээ. Ингэж явхдаа дагаж ирсэн цагаан цэргүүд ямар нэгэн бодлон гаргаж болзошгүй гэж хардан тэднийг бас хоёр хэсэг болгосон юм. Нэлээд явтал балархаа мөрч харагдахгүй болжээ. Гайхаж тасран явсаар нар шингэсэн хойно уулын амнаас буусан бяцхан голд тулв. Голын хоёр хөвөөгөр сайтар мөрдвөл гол гатлаад мод руу орсон мөр олж түүгээр мөрдөн явсаар байтал шөнө болж ойрын бараач харагдахгүй боллоо. Няма ийш тийш харж шөнийн харанхуйд хажууд суугаад өнгөрөхтөж мэдэхгүй. Тэгэхэр яахан зөв? Шууд яваад байвал тэр дээрэмчин сугарч хоцорч мэдэх юм гэд санаад энд хонож гэгээ орохоор эрлээ үргэлжлүүлэхээс өөр аргагүй боллоо. Бүгд маш сонор соргог байж өчүүхэн чичмээ гаргаж болохгүй гэж тушаалаа. Цэргүүд мориноос нэгэн зэрэг бууцгаач мордой барин чих ханхалсан ногоон дээр сууцгаав. Нямагийн бодолд Батуйв энэ уулын модон дотор л бөгж байж таарна. Тэр тэмч хол явчихж амжаагүй байх гэсэн нэгэн зүйлэл эргэлдэж байлаа. Маргааш нь үүр цайхтай зэрэг Нямагийн салааныхан өнөөх мөрөөр жаал явсан боловч мөр нь алга болж мэддэхгүй боллоо. Битүү модтой үргэлжилсэн урт нуруунаас ганц морьтой хүнийг байтугай хэдэн зуун хүнийг ч олох аргагүй санагдана. Няма салаагаа 3 хэсэг болгоод
уг нурууны алил бартаатай газраар явуулав. Гэхдээ Батуу ивийг нэг их хол явж амжаагүй болов гэж санаад тэрүүхэн хавийн газрыг сайтар нягтлан үзээд ямар ч ашиг гарахгүйгээ мэдэж урт нурууг хөндлөн давж цаад тал руу норвол нэгэн сайхан хөндий цэлгэж байлаа. Хөндийн алс зүүн өмнө цэнхэр манан думсан уулсын орой сүүхэлцэн. Няма бодол болж байснаа. За чи тасгаа аваад төрүүлээд яв. Би энэ нурууны өмнө биеэр уул мөр хайсаар хойноос чинь явна. Та нар энэ хөндийн өмнө биеийг барьсхийж явсаар тэр манан дунд сүмэлзэж байгаа хөх уулын бэлд очоорой. Газрын багцаагаар тэр хөх уулын цаад талаар бургалтай гол байх ёстой. Тэр хавьд уулзъя гэж хэллээ. Тасгийн дарга нөхдөд дагуулад хөндийн өмнө биеийг барьсхийж хатруулав. Няма босод хүнээ дагуулan нурууны билээр хажин уруудлаа. Хөндийн дунд орж ирэхэд өмнөөс нь цагаан тоос босож морьтой хүн шууг болон айсв. Няма тэр хүний өөдөөс тосож очивол төрүүлж явсан тасгийн цэрэг улаан галзуу юм шиг давхин ирлээ. За юу болов гэж Няма яаран асуувал өнөө зэрэг морьныхаа амыг огцомхон татаж зогсоод өнөө дээрэмчин чинь 16 цагаан цэрэг дагуулчихсан үд өнгөрч байхад энэ хөндийн зүүн биед байгаа хотойлын адуг дээрэмдэж нэг хүн халаад цааш явсан байна гэж бараг хашгирав. 16 цэрэг гинэ гэж Няма гайхан хэлснэ. Тэгээд цаадуулчин яав гэвэл тасгийн даргын тухай танд хэл хүрэх гэсэн тэд дайсныг мөрдөн хойж яваа гэлээ. Няма ийм мэдээ сонсоод мориндоо ташуурах зур цагийн байдал мэдэх гэж нар харвал баруунаа ташиж байлаа. Салаа цэрэг зуузаа холбон давхсаар хөндийн зүүн биеийн хотойлын бараа харсан боловч тэнд бууд саатахыгч бодсонгүй. Ойролцоогоор дэргүүлэн өнгөрлөө. Журамт цэргийнхэн ийхүү дэргүүлсээр нэгэн гүвэн дээр гарч ирлээ. Цаана нь хөндий дундуур урсах гол бяцхан суурин харагдана. Манан бодон донд сүмэлзэж байсан хөх уулч нилээд ойртлоо. Няма гүвэний цаад руу буухдаа тэр дээрэмчид чухам хаашаа явсан бол гэвэл энэ хөндий уруудаад л явсан гин хэмээн хэл хүргэсэн цэрэг хэлв. Чи хаанаас бутсан? Хотойлын тэндээс тэр суурингийн айлуудаас асуугаад ир. За Няма хэл хүргэсэн цэрэгтэйгээ ийхүү хідэн үг солиодол мөн ширүүлэн давхлаа. Өнөө цэрэг тэднээс олж суурин өд хараалхав. Нямагийн салаа сууринаас өнгөрч байхад тийш явсан цэрэг нь гүйцэн ирж хэлэн хар морьтой зэрлэг догшин дарахтай 10 гаруй хүн энэ суурьнд байгаа хятадын суурин аймаг дээрэмдэд явсан байна гэлээ. Явсан чигийг асуув. Бургалтайн гол чиглээд л энэ хөндийг уруутсан гин. Салаа цэрэг уралтан давхсаар хөндлөн хөх ууланд ойртох үест нар шингэж бүрий боллоо. Төрүүлж явсан тасг цэрэг нь хаана явагч мэдэх арга байсангүй. Олон морины морч үсгдэхэн болов. Няма урд нь энэ хаваар яваагүй тул газар сайн мэдэхгүй байлаа. Та нарын дунд энэ хавийн газрыг мэдэх хүн байна уу? Бургалтайн гол яаж хүрдэг юм бол гэж нөхдөсөн асуувал энэ уулын баруун сугаар нь давж орвол цаана нь бургалтайн гол байдаг юм гэж нэг хүн хариулв. Няма ийм үг сонсоод санаа амрав. Удалгүй таг харанхуй болж юу ч үсгэхгүй болов. Тэд чимээ чагнаа явсаар уулын хормойд хүрлээ. Нутгийн цэргийн заасан хөтөлөөд өгсөж явтал морин төвөргөн сонсдох шиг болов. Няма жолоо татан зогсоход цэргүүд нь ч зогслоо. Морин төвөргөн ойрцоор хөтөл дээгүр 2 морьтой хүн сүйтгэн гарч ирлээ. Манайхан ч байж магадгүй гэж Няма шивгэнэв. 2 морьтон бас чимээ авсан бололтой зогслоо. Яах вэ буудах уу гэж нэг цэрэг шивгэнэвэл буудаж болохгүй жаахан дөхий гэж Няма хэлээд морь аяархан даврив. Тэд 2 морьтонд нилээд дөхвөл ер ажиггүй зогсоод байхаар нь юун хөм зүгтаавал буудлаа шүү гэж Няма чанхан хэлв. Салаан дарга наашаа яваарай гэсэн танилтуу гарахаар Нямагийн дотор онгойх шиг болж морь хүчтэй ороолгожээ. Салаа цэрэг хөтөл дээр гарч ирэхэд өнөө 2 хүн тосож уулзлаа. Та нарыг энэ хөтлөөр давж ирнэ гэд тасгийн дарга биднийг тосуулахаар явуулсан юм гэж тэр хоёрын нэг нь хэлв. Тасагч нь хаана бив? Бургалтай голын хөвөнд байгаа. Та тэнд уулзъя гэсэн шүү дээ. Өнөө дээрэмчид яасан? Бид тэдний халуун мөрөөр хөөсөр энд ирсэн л дээ. Тэд олол байсан учраас шууд хөөж очвол осолтой гэж тасгийн дарга ботсон юм. Тэгээд би тэдэнд үзэгдэлгүй төрүүлж энэ хөдөл дээр ирээд хүлээсэн юм.
Цагаантнууд бүрий болохын үед хөтөл дээр гараад ирэхээр нь бид зэрэг буудлаа. Тэд ч буцаад л зүхтаасан. 2 хүн алдагдаж 3 хүн шархтаад баригдсан. Батуяв хаанаас хань ижлэн олж авсан бол доо. Баригдсан нэг бурайдын ярихаар бол уул хадаар тэнэж явсан 16 цагаан цэрэг хөвчөд байхад нь Батуяв олж утсан гин. Цагааны хурандаа Хоботов гэгчийн олон цэрэг зүүн зүг явж байгаа юм байх. Тэдэнтэй нийлэх гэж л яваа гэсэн. Няма дахин юм асуусангүй тосож ирсэн 2 хүнээр замчлуулан явлаа. Тэд шин дундын хэрд тасаг цэрэг дээрэн ирэв. Няма юуны өмнө тасгийн даргатайгаа уулзаж ярилцав. Тасгийн дарга нь тосож уулзсан хүний хэлснээс өөр онц юм ярьсангүй. Батуявын дээрэмчид одоо хаана байгаа гэж бодож байна хэмээн Няма асуулаа. Тэд биднийг мөрдөн хөөж байгаа гэдгийг нэгэнт мэдсэн болохоор энэ хавьдаа яасан ч тогтохгүй. Голын зүүнтэй нилээд зайтай байдаг ой мод хад чулуу элбэг уулыг л зүгэлсэн байх гэж тасгийн дарга хариулв. Тэгвэл яарвчлан явах нь дээр гэж Няма хэлв. Салаа цэрэг гол яаралтай гатлаад шинийн харанхуйг хагас үсэн давхилдав. Тасгийн дарга нь энэ нутгийн хүн болохоор хаагур явахыг сайн мэдэж байлаа. Тэд яаран явсаар уулын хормойд хүрлээ. Тасгийн дарга сүрлэг өндөр уулууд харснаа. Тэд шөнийн уулан дээрсэн байх. Аль аль бартаатай газараар дамжин явж давна. Тэгэхээр бид замыг нь тосож уулын өмнө үзүүрээр ороохон дээр бизээ. Тэд гэгээ орохоор уулнаас зүрхлэн буухгүй биз гэж хэлв. Няма тасгийн даргын хэлснээр салаагаа дагуулan уулын өмнөх үзүүрээр ороох маягтай явж байтал алсад буунду нижигнээд явчихв. Байц буудалцаж байна уу да гэж Няма жолоогоо татсхийн хэлбэл тийм байна. Юун тулдаан болж байдаг билээ гэж тасгийн дарга нь гайхан өгүүлв. Баригдсан хүмүүсийн ярьсан хурандаа Хоботовын цэрэг манайхантай тулгарсан биз гэж Няма хэлв. Тэд нилээд зайтайхан ширүүн буудалцах төгшүүрт чимээг чагнан явсаар урд уулын үзүүр тойрч хэсэг хат асхан дотор ороход үрд сайхан цайж алсын бараа харагдав. Эндэл Батуяв хөлэн. Тэд энэ тулдааны чимээ чагнаад уулнаас зүрхлэн буухгүй. Энэ хавьд алсын бараа сайтай байдаг юм. Хэрэг Батуявын уулын модонд бөгж байгаа бол заавал бидэнд ил харагдахаар гарч ирнэ гэж тасгийн дарга хэлв. Тэрхүү хэсэг хад өхөр чулуун дундаа хонхортой алсын бараатай нуугдаж болох газар байлаа. Зүүн өмнө зүгт болж байгаа сүрт тулдааны чимээ ер зогсох шинжгүй нижигнэ. Төдөлгүй нар мандаж халуун элчээрэн төөнөж эхлэв. Няма эргэн тойрны газрыг дурандав. Зүүн өмнө нилээд зайтай армаг тармаг модтой ингэрт тулдаан болж байх нь тодхон харагдав. Морьтой хүмүүс наймаачин худалдаачдын барьсан дэлгсэн зүсэн зөлийн эд барааг сонирхсон шохооргосон хөдөө нутгийн малчид ламхар олон хүний зэрэгцээ долдуучин хуурчин ёроолж харь холорны этгээд сонин хувцастай хүмүүс ч наas цааш үүрээ эвдүүлсэн шоргоолцлуугаа адил бужигнан уймэлцэн. Хаяа улаан таван хошуу хадсан шовгор малгайтай Орос Монгол цэрэг үзэгдэвч хүмүүс тэднээс айж зугтаахгүй болжээ. Зуны дунд сарын шинэтийн тэр нэгэн өдөр нийслэл хүрээнд сүрж авхлантай орж ирсэн ардын намын журамт цэрэг зөвлөлт орсон улаан цэргийнхэн маш дэг журамтай байж ард олныг нэг ч удаа айлгаж сүрдүүлээгүй учраас ардуу тэднийг номхон борын цэрэг хэмээн хөндлөн нэрлэх болсон юм. Нийслэл хүрээний их хөлийн газар захаар уймын шуугих үе олон хүний дунд нэгэн гол шиг сайхан бүсгүй энийг харж тэрийг сонирхон явхцоор хажуугаараа зөрөн өнгөрөх хүн бүрийг сэм ажин ямар нэгэн хүнийг ирж хайж явна. Энэ бол амар хайрт хүнээ хүлээхийн зовлон дундсан бүжин лам билээ. Энэ бүсгүй усанд хаясан чулуу шиг огт сурггүй болсон хайрт хүнээ бум бужигнаж төм түжигнэж байдаг олонний хөлийн газар явж байж магадгүй гэж өдөр бүр шахам үүгээр явах болсон юм. Бүжин лам нэг пүүснээс гараад явж байтал өмнөөс нь өндөр нуруутай булиа хар хүн инээмсэглэн ойртоход сайх бүсгүйч тэр хүнийг таньж урдаас нь хурдан алхан тулж очвол "За дөө минь энд юу хийж яваа юм?" гэж тэр хүн асуулаа. Бүжин лам энэ хүнийг хаврын тэр нэгэн төгшүүрт өдөр ахынд нэрснээс хойш таних болсон юм. Дэлгэр Батыг эзгүй хойгоор тэднийхээр хэд дахин ирж хол ойрын сураг сонсгож
Бас нэг удаа хоол хүнс төхүүлж өгсөн энэ хүнийг ахтай нь хамтд сэрэгт байсан гинтэн зан хэмээн бүжин лам мэдэх болсон билээ. Бүжин лам ах шигээ санах сайн хүнтэй зах дээр санамсаргүй уулзсандаа хань дотож түүний асуултанд хариулан "Зүгээр л явж байна" гэлээ. Гинтэн түүнийг дагуулж олны хөлөөс холдоод "Дөө минь, чи үгээр их явах юм аа" гэвэл бүжин лам сэртхийж энэ хүн намайг захаар тэнэд байгааг яаж мэдсэн бол гэж бодон айсан байртай харвал гиндэн ийш тийш харснаа. Энэ олон хөлийн газар ганцаар явахдаа болгоомч тол яваарай. Сая чиний орсон пүүсний данжаад хойноос чинь гарч ирээд л их л шохооргосон янзтай харсан шүү гэвэл бүжин ламын бие зарсхив. Гинтэн түүнийг айгуурхсныг мэдээд "За тэр юу баазаахв? Харь орны хар буруу санаатан гамин барооны цэрэг зайлж цаг төр дэвширлээ" гэсэн ч цагаан намын хулгай нараас сэм нуугдж үлдсэн буруу санаатан энэ хүрээнд мэрсэр байна. Бас энэ шин засаг төрд хар буруу сансан элдвийн хүмүүс ч байна. Хатам ах чинь хувьсгалын ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж цэргийн дарга болсныг тэдгээр муу санаатан мэдвэл чамайг хорлж ч мэднэ. Өнгөрсөн шөнө бид цагааны нуугдмал 5 дээрэмчин барьлаа. Тэд ижил санаатнаа хайж цуглуулад ардын засаг төрийн эсрэг тэмцэх бодолтой байжээ гэж ярьлаа. Иймэг сонсоод бүжин лам бүрчих хайж бушуухлаг гэртээ харихыг бодон "Ямар аймар юм бэ? Би одоо үгээр тэмээ тэнэхгүй" гэд гэрээ өдөө хурдан алхав. Гинтэн түүнтэй зэрэгсэн алхаж явахдаа "Одоо гаднаас нь харахад энэ хүрээ амгалан тайван юм шиг л байгаа ч гэсэн ширүүн тэмцэл болж байна. Чи залуу хүн алим болгон гэрийн мухар сахиж зүгээр суухав, хувьсгалын ажилд оролцох нь чухал. Бошгыг халах залуучуудын эвлэл байгуулагдсан. Чи түүний гишүүн болж бичиг ном сурахыг хичээх нь зүйтэй байна" гэж сургамжлан хэлв. Бүжин лам хувьсгал, ардын намын засаг, бошгыг халах эвлэл гэх мэт урд өмнө огт дуулж сонсоогүй байсан шинэ үгийг ойрмгоос хадам ахаасаа сонсож мэдсэн бөгөөд тэр бүгдийн учир утгыг нарийн сайн ухаарч мэдээгүй боловч хүн ардад тустай ачтай зүйл гэдгийг ухаарсан байна. Гинтэн үе нүдний булангаар бүжин ламыг ширтэж "Энэ бүс үгүй нөхрөөл хайж өдөр бүр захаар явдаг шиг байна. Тэр нь хаашаа алгуулчихсан бол доо. Хөлөөмөний үеэр л нэг тийшээ алгуулчихсноос зайлахгүй. Гүй арай өнөө цуутай зуутын дарга Батуй биш байгаа да" гэж бодлоо. "Дэлгэр бат би юу? Өглөөл цэргийн хуарануудыг авсан. Заримдаа шинэ орой л ирэх юм." "Аргагүй. Цэргийн улс бид чинь бүтэн ойртой хоног шөн цөөн байна. Их л ажилтай байдгийн бах та." "Тэгэлгүй яах вэ? Байлдан олсон ардынхан эрхчлөө байгуулсан засаг төрөө эсэн бусын хар буруу санаатнаас хамгаалах гэж цэрэг эрс бид унтах нойр идэх олон хагаслан зүтгэж байна. Ёрон шин тулгар байгуулсан засаг төрөө улам батжуулах үйлсэд эрэм хөгшин залуугүй оролцох нь чухал байна." Тэр хоёр замдаа ийхүү ярилцсаар зүүн хүрээ орж Дэлгэр хотын хашааны ойролцоо ирлээ. "За дүү минь сэрэмжтэй байхад ёр илүүдэхгүй шүү" гэд гинтэн эргэв. Бүжин лам түүний хойноос харж "Та манад орохгүй мó?" гэвэл Зүгээр дараа ирнэ" гэж гинтэн хэлчихэд гудам журуудан алхав. Гинтэн нэлээд явж байгаад эргэж харвал бүжин лам хашаандаа орсон байлаа. Гиндэнгийн санаа амрах шиг болж хаврын нэгэн өглөө эрт энэ хөөрхөн бүсгүй дайралдаж аминд нь орсноос гадна хуудас бичиг наахад их тус болсныг санав. Ахаа гүний хүрээний дэргэд барууны гол хүч юуртлэн зохиулж бутран сарнсан учраас гинтэн зааныг нийслэл хүрээнээс дуудсан ажээ. Түүний хурч ирэхэд цэргийн яамны тагнан сэргийлэх хэлтэст алба хаалгах болгожээ. Гинтэн цагаан цэргийн дотор удтал байж туршин тагнах ажилд сүрхий дадлагжиж хашир суусан учраас
Сүхбаатар жанжин түүнийг тагнуулын хэлтсийн мэдэл бүхий хүн болгосон билээ. Гэнтэн бол нийслэл хүрээнд олон жил байсан учраас хүрээний хороо гудамж хашаа байшинг бараг мэднэ. Хаана нь сайн, хаана нь муу хүн байдаг. Хэн нь баян, хэн нь хоос нэгч бараг андахгүй гэхэд хэлсдэггүй. Угаасаа авхаалжтай сэргэлэн болохоор нэг уулзсан хүнийхээ нэр зүсэгч мартдаггүй юм. Харин утгаар тэнэж яваад даа хүрээнд ирснийхээ хойдын жил богдын даншигт зодоглон барилдаж халах даяар нэр цууд гарсан бөхчүүдийг өвдөг шороодуулан хайж долоод аваад заан болсон бөгөөд түүнээс хойш даншигт барилдах бүртээ голдуу 6-7 авж байсан юм. Хүрээнийх нь түүнийг маш их бяртаа мөртөө азгүй бөх гэлцэн. Үнэн дээр богдын дархан аваргаас өгсүүлээд олныг бишрүүлсэн арслан аваргууд түүнээс айж сүрдэн хинэнч амлаж авдаггүй байжээ. Тэгээд 6-7-гийн даваанд тунаж үлдэнэ. Тунсан бөхтөө аль бишгэлээ очдөг байжээ. Тэр тунсан бөх нь урдм нь олонд нэрд гараагүй голдуу шин бөх байдаг байж. Шин бөх байдаг аж. Хэрв урд барилдаж байсан бөхтөөгөө таарвал мань хүн амархан л унгаадаг байлаа. Иймээс түүнийг даншигт төрүүлэх бүрэн найдвартай мөртөө азан дотод гимгэж хүрээнийхэн ярилцдаг болсон юм. Гэндэг таньж мэд хүн ч олон, танил талч ихтэй ажээ. Гэндэм бүжин ламыг гэрт нь хүргэж өгөөд захаар дахин нэг дайрч гэрөөдөн явж байхдаа энэ бүсгүйн эрж хайж байгаа Цэрэм Бат гэдэг хүн чинь зуутын дарга Батуйв мөн байх шүү гэсэн бодолд дахин автлаа. Ахаагүйний хүрээний дэргэд болсон ширүүн тулдаанаас Батуйв мөн л амьд мултран гарсныг Гэнтэн сайн мэднэ. Баруун тэндээс баахан цэргийн хамт Орос нутаг руу цөмрөн орсон боловч Улаан цэрэгт хяар цохиулан Монголд буцаж ирсний дараахан түүнийг дагаж явсан Монгол цэргийн санаа хувьсж барууныг баривчлан авсан генерал Резухныг цэргүүд нь нухаж харин хорондоо Хоботвын 400-аад цэрэг бургалтай хүй мандлаар дамжин хүрээний хойгуур байсныг саяхан хүрээнээс ухтан байлцсан журамт цэргийн нэг хороо Оросын улаан цэргийн нэг анги бот зогсныг цэргийн яамны тагнуулын хэлтсийнхэн сайн мэдэж байлаа. Гэсэн ч зуутын дарга Батуйв жухам хаачсан нь огт мэддэхгүй алга болсон юм. Тэгтэл орон нутгаар тарж бутарсан цагааны хэсэг бүлэг дээрэмчдийг мөрдөн хөөж юурдэн самнаж явсан ардын журамт цэргийн олон бяцхан ангийн нэгтээ Батуйв дайралтсан тухай мэдээг тагнуулын хэлтсийн нөхөд 3 хоногийн өмнө авчээ. Гэнтэн зан өнөө өглөө тагнуулын хэлтэст Батуйвыг мөрдөн хөөсөн салааны дарга Нямаатай уулзсан байна. Батуйвын даргалж явсан 10 цэрэг нь зуутын дарга баривчлан авчирч тушаасан боловч Нямаагийн салааныхан санамсар болгоомжгүй явснаас түүнийг алдаж хэдэн өдрийн турш хөөцөлдөн мөрдсөн ажээ. Батуйв ганцаар зүхтаасан боловч уул хатанд орогнож байсан 10-аад цагаан цэрэгтэй учирч тэднийг даргалан хүрээний зүг зогсолтгүй явжээ. Нямаагийн салаа тэдэнтэй 2 удаа тулгарч байлцсан боловч Батуйвыг устгаж чадсангүй. Дээрэмчин итгээд 2хан цэрэгтэй үлдэж хүрээний баруун хойхон нэрээд мөрн алдарсан ажээ. Гэнтэн олон хүний дундуур сүлжин явж байхдаа хэрв тэр Батуйв гэгч дээрэмчин Цэрэм Бат мөн бол хүрээнд орж ирнэ. Тэгтээ бүжин ламтай заавал уулзахыг оролдоно. Тэднийхийг сайдрах харж тандаж байх нь чухал гэж бодлоо. Гэнтэн өөрийнхөө энэ сэжгийг хэндэж хэлээгүй юм. Батуйв гэгч хэн болохыг мэдэх гэж сүүлийн үест нэлээд хөөцөлдсөн боловч гавьтай юм мэдэж амтсангүй. Цагаан цэрэгт хамт байгаад зам зуураас оргуулсан хэд хэдэн хүнтэй уулзаж Батуйвын тухай асуухад тэд тодорхой юм хэлсэнгүй. Тэдгээр хүмүүс голдуу Цэцэн хаан аймгийн хүмүүс байсан бөгөөд барууныг дагаж хүрээнд ирэхдээ Очирвийн зуутаас өөр ангид байсан ажээ. Очирвийн зуутад байсан нэг хүний ярихаар бол Батуйв хүрээнд тэднийг ирсэн хойно л гинтхэн үзэгдэх болсон гин. Тагнуулын хэлтсийн олж авсан барууны Азийн морин дивизийн хороо суман зуут салааны дарга нарын нэрсийн жагсаалтандч Батуйв гэдэг хүн байгаагүй учраас гинтэн улам чиргэлзэн гайхахад хүргэжээ. Батуйв хүрээний ойролцоо ирээд алга болсон гэдэг нь гинтэнгийн таамгийг батлаад байх шиг санагдаж өнөөдөр олонний хөлийн газар захаар ийхүү байн эргэлдэж үймэн бужигнах олон хүнийг сайтар харж явлаа. 28 дугаар хэсэг төгсөв.